Education Korea 2025 гэсэн 22 дахь удаагийн үзэсгэлэн боловсролын үзэсгэлэн ярмаг дээр ирсэн байна. За энэ үзэсгэлэн ярмаг бол ерөөсөө боловсролын технологи, хэмэл оюун ухаанд суурилсан одоо шинэ дэвшилтэт зүйлсийг маш их багтаасан ийм үзэсгэлэн байна. За одоо энэ Аз зааланд бол дандаа дижитал болоод хэмэл оюун ухаанд суурилсан технологи одоо танилцуулагдаж байна. За ер нь бол кодын хичээлүүд, роботын хичээлүүд, тэгээд тэдгэрийг ашиглах програмтайгаа ингэж танилцуулагдаж байна. За сургалтын электрон болоод AI-д суурилсан технологиуд цогц байдлаар танилцуулагдаж байгаа зүйлүүд бол маш их байна. За ер нь бол анги танхимд дах дижитал орчныг бүрдүүлэхэд анхаарсан ийм одоо тоног төхөөрөмж зүйлс бол маш их байна. Жишээлбэл энд одоо ингээд хүүхдүүдийн таблетыг цэнэглэх юм кабинетүүд байж байна. 제가 궁금하시다면 이 45번 아이비 테크 부스로 와주세요. За энд бас нэг бага ангийнханд зориулсан кодо бичээд өөрсдөө замаа ухсараад энэ роботыг ингээд явуулдаг энэ одоо хэрэглэгдэхүүнүүд байж байна. За ингээд хүүхдүүд өөрсдийнхөө зохиосон кодороо энэ юмнуудыг ажиллуулаад туршиж үзээд хичээллэх боломжтой юм багцуудыг танилцуулж байна. За ингээд хүүхдүүд өөрсдөө энэ төхөөрөмчнүүд дээр ажиллаад шинжлэх ухааны туршилтууд хийх юм багц танилцуулагдаж байна. За энэ үзэсгэлэнгийн нэг онцлог нь ингээд маш их роботууд тэгээд хүүхдүүд өөрсдөө ухсраад кодо бичээд ажиллуулах юм төхөөрөмжүүд маш их танилцуулагдаж байна. За энэ Lego-гийн янз бүрийн загварууд байж байна. Легогоор ухсраад кодыг бичээд ажиллуулж үзэх юм загваруудыг танилцуулсан ийм хэсэг байж байна. За энэ нь яг өмнө талд нь бол яг багцуудаа танилцуулж байгаа. Тэрийг нь одоо харуулъя. За энэ ийм багцууд байж байна. За энэ дээр ингээд кодо бичээд тэгээд энэ багцуудыг ингээд хүмүүс бодлож авч байгаа хүмүүс ингээд хэрэглэж үзээд кодн дээр нь ажиллаад ингээд үзэх боломжийг олгож байна. Легогийн энэ сургалтын хэрэглэгдэхүүнүүд бол ерөөсөө маш их сайжирсан байх шүү. Их гоё сонирхолтой болсон байна. 자, 알림을 한번 눌러보세요. 눌러보면 За ингээд программын танилцуулгууд, аппликейшны танилцуулгууд бол бас нэлээ хийгдэж байна. За энэ бас нэлээд сонирхолтой юм байна. Энэ дээр ингээд гутлаа тайлаад зогсохоор энэ програмаар ингээд тухайн үнийг үнд тохирсон дасгал хөдөлгөөн хийх зөвлөмжийг өгдөг ийм програм байна.
Надад айгүй сонирхолтой санагцсан. За ингээд энэ дотор ингээ ганцаараа төвлөрч суугаад чимээнээс тусгаарлагдаад хичээл их бололцоотой юм кабинуудыг ингээд танилцуулж байна. За тэгээд ингээд одоо хичээл намаа хүүхэд анхаарлаа төвлөрүүлээд хийгээд суух бололцоотой кабинууд байх нэ. За энэ бол надад их бас сонирхолтой санагдлаа. За яг энэ ногоон өнгийн энэ тусгаалan бэлдсэн энэ одоо ширээн дээр ингээ байрлуулдаг энэ бүтээлэг маягийн энэ зүйл дээр номоо тавьж байгаа унших юм бол анхаарал их төвлөрдөг гэсэн ийм одоо зүйл байна. Энд болохоор ингээд сургуулийн тоног төхөөрөмж, кабинет одоо ширээ сандалнаас өсвөлээд тэдгээрийг одоо танилцуулж байгаа хэсэг нь байж байна. За энэ дээр болохоор ингээд үзэсгэлэнгийнхаа бас хамгийн түгээмэл хүмүүсийн сонирхож байгаа зүйлсүүдийг бас шалгаруулах маягтай ингээд танилцуулаад харуулсан байж байна. За одоо энэ роботын ийм хэрэгслүүд байж байна. За бас ингээд сургалтын аппликейшнуудыг бол маш их танилцуулсан байгаа. Тэдгээрийг бас энд тавьсан байна. За тоглонгоо суралцах боломжийг олгосон, туршилт хийх загварууд зэргийг бол нэлээд өргөн хэмжээгээр харуулсан байна. За энэ одоо картууд бол маш гоё картууд байгаа. Энийг ингээхаа хүүхдүүдэд ингээд картуудаа хувааж өгчөөд нэг хүүхэд нэг карт тавиад тэр картынхаа дагуу нэг өгүүлбэр зохиож хэлээд тэрний одоо дагуу дараагийнх нь хүүхэд бас утга дүүцгээр утга нь залгамжлаад явчих болохоор нэг картыг тавиад бас цааш нь зохиогоод явах тийм одоо картуудыг энд ингэж байрлуулсан байна. Энэ бол надад их таалагдсан. Роботуудыг нэлээд олон янзаар танилцуулагдаж байна. Робот нохоо одоо үзэсгэлэнгийн дундуур зөндөө үйлдэлүүд хийгээд яваад байна да.